За эхэлсэн. 5 сарын 11-ний видео маань нүгээр эхэлж байна. Тэгээд өнөөдөр хэдүүлээ юу ярих вэ гэхээр сүүлд вебинар орсноос хойш болсон чухал мэдээнүүдийн талаар ярилцсан. Тэгээд өнөөдөр болсон хамгийн том мэдээ бол мэдээж Хятадтай Швейцарт уулзалт хийгээд trade agreement буюу ерөнхийдөө бол худалдааны хилцээр төрлөө гэдэг иймэрдүү мэдээлэл гарсан байгаа. Тэгээд яриагаа юугаар хэдүүлээ эхэлж ярих вэ гэхээр юу ч гэсэн UK-тэй хийсэн хилцээрийн талаар хэдүүлээ харах юм бол UK-тэй Америк ерөнхийдөө ямар тохиролцоонд хүрсэн бэ гэдэг дээр үндэслээд бусад орнуудтай ямар шүү хилцээр хийх вэ гэдэг дээр хэдүүлээ дүгнэлт хийх боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр юу вэ гэхээр Америкийн хувьд UK-с орж ирэх ган болон алюминиум гэдэг ч одоо монголоор юу юм бэ зааж арах би хаад translate цэг Google хөнгөн цагаан юм биш. Тэгэхээр Англиас орж ирж байгаа, UK-с орж ирж байгаа ган болон хөнгөн цагаан дээр гайлын төтрийг байхгүй болгоод тэгээд Англиас орж ирж байгаа машинууд дээр болохоор 27.5%-аас 10% болгож бууруулсан. Тэгээд англичууд яг нэг бричүүд ер нь амар үнэтэй машинууд хийдэж штэ. Range Rover, тэгэл Jaguar энэ төр гэл машинууд байдаг. Өөр бас юу ч үгүй тийм. Ямар ч хэсэн л ер нь бол тансаг машинууд ямар ч хэсэн хийдэг. Тэгэхээр тэдгээр тансаг машинууд дээр тавьдаг гайлын төтрийг 27.5-аас ер нь бол 10% руу бууруулад. Ягаад тэгэхээр Трамп угаасаа бүх машинтай холбоотой татваруудыг нэмсэн штэ. Тэгээд мэдээж baseline татвар буюу 10% хадгалчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд дээр юу болчихж байна вэ гэхээр биш үү те. UK Америк дээр тавьж исэн гайлын татвараа 5.1-ээс 1.8% болгож бууруулж хахад Америк бол гайлын татвараа доор хаяж 10% дээр нь барьчихж байна гэсэн үг. Тэгэхээр яг том зургаар харах юм бол хинд илүү ашигтай хилцээр болсон бэхээр Америкт илүү ашигтай хилцээр болсон. Тэгээд цаашдаа Трампын засгийн газрын хувьд бусад орнуудтай ч гэсэн өөрсдөө ашигтай Америкт ашигтай юм хилцээрүүд хийх юм байна гэдэг дээр бол хэдүүлээ итгэлтэй байж болно. За тэгээд Хятадтай хилцээр төрлөө. Ер нь бол нэлээд нааштай алхмуудыг хийлээ гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд Трампын хувьд бол митинг болохоос өмнө Хятад дээр тавих гайлын төтрийг 80% болгоод бууруулчихвал ер нь зүгээр юм шүү. Гэхдээ Scott Bessent өөрөө мэдэх байхаа гэдэг утгатай бичсэн. Тэгэхээр эндээс юг ойлгож болох вэ гэхээр Хятад дээр тавигдсан байгаа 145%-ийн гайлын татвар маань ямар ч гэсэн 0 болоод эсвэл 10% болоод огцон буурахгүй гэдэг хүлээлт бол зах зээл дээр угаасаа байгаа. Тэрийг бол хүн болгон юу н одоогийн байдлаар бол ойлгосон байх. Гэхдээ ямар ч гэсэн Бесентийн хэдүүлээ юу гэж хэлснийг сонсъё. I'm happy to report that we made substantial progress between the United States and China in these very important trade talks. First, I want to thank our Swiss host. The Swiss government has been very... Тэгэхээр ер нь бол substantial progress бид нар хийлээ гэдэг ийм мэдээлэл гаргасан. Тэгээд маргааш өглөө ер нь бол яг энэ trade agreement-тэй холбоотой яг аль биесны мэдээлэл хийнэ гэж бол зарлаад байгаа. Тэгээд Трампын хувьд бол мэдээж 80% хүртэл бууруулах талаар бол санал болгосон. Талаар энэ доотлын постн дээр жишээ нь бичсэн байна. Тэгээд энэхүү мэдээллийг гарсны дараа маркет яаж нэгдсэн бэ гэхээр 1.2% өсөлттэйгээр future market нэгдсэн. Тэгээд энэхүү өсөлтөд хадгалж чадах юм бол нэгдлийн өглөө бол маркет маань мэдээж өсөлттэй нэгдэх ийм төлөвтэй байна. Тэгээд энэ дээр бол мэдээж гайхаад ах юм байхгүй. Өмнө нь бол би Twitter дээр ч гэсэн биччихсэн Liberation Day нэртэйгээр ерөнхийдөө reciprocal tariff маань ногдсноор гарч ирснээр энэхүү мэдээ маань байж болох хамгийн муу мэдээ нь ерөнхийдөө ороод ирлээ. Эндээс хойш одоо улс орнуудтай бүгднтэй нэгнтэй нь ерөнхийдөө хилцэр хийгээд эхлэхээр тэр мэдээнүүд маань бүгдээрээ ерөнхийдөө зах зээл дээр сайн мэдээнүүд гэдэг утгаараа орж ирнэ. Буюу tailwind буюу зах зээлийг ерөнхийдөө дээшээ өсгөх юм мэдээлүүд болно гэж бол миний хувьд хүлээлттэй байсан. Хятадтэр бол би жоохон бэвш байсан. Нилээнч бэвш байсан. Жоохон ч гэж. Тэгээд яг хуу Хятадын компаниуд дээр тавьсан шортууд маань ер нь бол энэс болоод ямар ч үн цэнэгүй болох магадлал нэлээд өндөр. Гэхдээ мэдээж угаасаа эрслээ мэдчихсэн учраас бусад хувьцаа болон угаасаа койнууд төр өсөлт орж ирэх учраас энэ маань сайн мэдээ болсон. Трамптай холбоотой эмийн үнийг бууруулна гэдэг ийм мэдээлэл орж ирсэн. Тэгээд юу вэ гэхээр Америкт компаниуд яадаг вэ гэхээр 3 төрлийн фейстэйгээр айгүй олон туршилтууд хийгээд эхлээд юу гэдэг нь те имэйл зохион бүтээгээд тэрнийхээ одоо toxicology ч гэдэг юм уу хортой байна уу, хүний биеинд хэр хортой байна гэдэг тэр судалгаанууд хийгээд амтан дээр туршилт энэ төр хийгээд явж байгаа. Дараад нь
хүмүүс дээр ерөнхийдөө бол тэрийг хэрглэж үзээд тэргээд дараад нь ингээд нэлийн олон алхмын дараа олон жилийн дараа ер нь бол ийм бол ингээд зөвшөөрөл аваад тэгээд зах зээл дээр гард юм байна л да. Тэгээд Америкт гол энэ санхүүжилтүүдийн бүгдээр ингээд хийгээд дээрэс нь Америкт боловсруулсан Америкт зохион бүтээсэн юмнууд маань өөрөө Америкт үнэтэй зарагдаад гадаадд болохоор хямдхан зарагдаад борлуулагдаад байдаг юм байна. Тэгээд Трампын хувьд бол яг хуу гадаадд байгаа хан шиг Америкт байгаа хан шиг ерөнхийдөө бол адилхан болох буюу дэлхийн хаана хамгийн хямдхан зарагдаж байна яг тэр хямдхан хан шиг ерөнхийдөө бол Америкт зарагдах хэрэгтэй гэдэг ийм бодлого ер нь бол баримтлан тэгээд энтэй холбоотой би бол маргааш өглөө одоо шинээр зарлиг дээр ерөнхийдөө гар үсэг зурна гэдэг ийм мэдээллийг Трамп өгсөн байгаа. Тэгээд энэ хүү Трампын өгсөн мэдээлэлтэй холбоотойгоор ямар хувьцаанууд ерөнхийдөө эрсдэлд орж байгаа вэ гэхээр Америкт илүү өндөр үнээр зараад гадаадын орнуудад хямдхан зарагддаг имийг Америкт илүү өндөр үнээр зараад тэгээд тэндээс ашиг олдог компаниудын хувьд бол энэ бол муу мэдээ болж байгаа. Тэгээд мэдээж өмнө бас мужигтай болноор ярьж байсан бид нэр хятадаас нэлээд хамааралтай хятадаас ерөнхийдөө бол одоо эмийнхээ орцыг худалдаж авдаг хятадд үйлдвэрлэлээ явуулдаг компаниуд бол нэлээд өндөр эрсдэлтэй гэж бол ярьж ирсэн. Тэгээд энэ хүү яг тэр хятадтай нэлээд холбоотой өндөр эрсдэлтэй компаниуд маань бас энд дахиад ерөнхийдөө бол давтцаж орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр компаниудын жагсаалтыг бас мужигтай болонгийн чатан дээр оруулсан. Манайхаа сонирхох юм бол www.multiurte.com руу ороод энэ төрлийн мэдээллүүдийг авах боломжтой. Тэгээд биткойн мэдээж буцаад 100 мянган дээр гарсан. Тэгээд энэ мэдээллийг бол бид нэр дааж угаасаа харж явж ирсэн. Чатан дээр манайхан ороод ирэх юм бол ерөнхийдөө бол бид нар бас өдөр болго ерөнхийдөө зах зээл дээр юу болж байна, ямар чухал мэдээлүүд байна гэдэг нь бол ярилцаад явдаг байгаа. Тэгээд дараагийн криптотой холбоотой репорт байна. Бас мүлжүүртэй болноор удахгүй орох гэж байгаа. Тэгээд мүлжүүртэй болонгийн гишүүд болох юм бол та бүхэн маань энэ хүү репортоос унших боломжтой. Окей. Энийг үстэй Josh Shapiro гэдэг нэг шинжээчүүд тэр оруулсан байсан мэдээлэлсэн. Тэгээд CTO positioning буюу энэ арилжаачдын positioning дээр ерөнхийдөө үнэлсэн мэдээллийг оруулж ирээд энэ дээр айгуух анализ хийдэг. Тэгээд энэ чартан дээр харах юм бол хараа. Жохоо ойлгомжгүй балаал чарт байгаа юм л та. За ажил ботоо нөгөө чарт байгаа. Өө энэ чээс төгтэй. Шар нь болохоор small speculators буюу одоо ерөнхийдөө жижиг позицтэй хүмүүс те. Тэгэнгүүтээ large speculators гэдэг нь болохоор илүү ерөнхийдөө том позицтэй хүмүүс. Улаан нь болохоор commercials буюу ерөнхийдөө компаниуд, корпорацууд те. Тэгээд sum of open interest буюу ерөнхийдөө бол зах зээл дээр байгаа одоо арилжааны хэмжээ гэж ойлгож байна. Одоо жишээ нь future market дээр хүмүүс ингээ leverage позиционууд энэ төр нэгээд явж байгаа юм бол тэр нээлттэй байгаа position маань ерөнхийдөө бол open interest гэж явдаг байхгүй. Тэгээ мэдээж option толгойд бас open interest орж болно. Гэхдээ crypto дээр option-аас илүү future market маань илүү popular байдаг. Гэхдээ option арилжааны хамгийн том платформ болох Deribit гэдэг платформыг Coinbase худалдаж авахар болсон. Энэ репортн дээр оруулах марч. Гэхдээ ямар ч байсан team мэдээлэл бас гарсан. Тэгэхээр юу вэ гэхээр Америкт энэ криптотой холбоотой option арилжаа маань цаашдаа ер нь нэлээд түгээмэл болоод газар авах юм магадaltaй байдаг. Тэгээд эндээс энэ чартнаас юг ажиглаж болох вэ гэхээр улаан нөгөө нэг багнууд маань буцаад эерэг болцсон буюу корпорацууд худалдаа авалт хийгээд эхэлсэн. Тэгээд хамгийн сүүлд яг ингэж корпорацууд худалдаа авалт хийгээд биткойн дээр явахад ишээ биткойн хэдэн өссөн бэхээр 60% өсөлт үзүүлсэн. Тэгэхээр биткойны хувьд би бол энэ жил 150 мянга хүрэх боломжтой гэдэг таам гаргаад байгаа. Тэгэхээр миний бол яриад байгаа 150 мянга руу ер нь бол явах боломж бол нэлээд харагдаад эхэлчихэж байгаа. Тэгэхээр энийг бас танарт бол хөрвүү сонирхолтой гэж батсан. Дээрэс нь US companies are buying back stock at the highest pace ever. Тэгэхээр саяны уналтын дараа Америк компаниуд хувьцаануудаа эргүүлэн худалдаж авах айгүйх зарлалууд гаргасан. Apple-ийн хувьд чинь 100 тэрбум долларын хувьцаа худалдаж авна гэх мэтлийн эмэрхтүү зарлалтуудыг хийсэн. Тэгэхээр юу вэ гэхээр зах зээлд маань нэлээд айцтайгаас одоо өсөлттэй орж ирээд earnings-ууд ерөнхийдөө сайн гарч ирээд дээрэс нь economic талаасаа, эдийн засаг талаасаа Америк бусад орноос ерөнхийдөө худалдааны хилцээр төрлөө илүү нааштай мэдээлэл гарлаа гэдэг иймэрдүү мэдээлэлүүд гарч ирээд зах зээл маань ер нь бол илүү bullish ерөнхийдөө харагдаж байна гэсэн. Тэгээ хэвлэл мэдээлэлээр мэдээж Трампаас болоод эдийн засаг хямрна, хүмүүс ажилгүй болно, юмны үн өснө гэж яриад байгаа боловч Америкт амьдардаг миний хувьд бол одоогийн байдлаар бол ажиглаж хахад барааны хомсдол ямар нэгэн өдөр тутмын түгээмэл хэрэглэгддэг бараа таварын ханш өссөн тим юм ерөөсөө ажиглагдахгүй байгаа. Мэдээж ажиглагдаж болно, тиймэрдүү магадлалууд байгаа. Гэхдээ яг одоогийн байдлаар л үгүй. Тэгээд энэ юун дээр макротой холбоотой мэдээлэл оруулдаг хүн жишээ сүүл ярьсан байгаа байхгүй. Хүмүүсийн ярьж байгаа шиг эдийн засаг онцгүй байгаа Трампаас болоод эдийн засаг сүрж байгаа юм алгаа. Яг үнэндээ бол жинхэнэ ажлын байр илүү их бий болж байна гэсэн.
төрийн одоо албан хаагч биш те төрийн бус одоо тийм ажлын байр айгүйх нэмэгдэж чинь хүмүүсийн цалин өсөж байна гэдэг иймэрдүү мэдээлэл гаргасан. Apple-аас шинэ мэдээлэл гарсан. Apple TSM mean N3P гэдэг процессыг буюу 3 одоо нано миллиграммын өргөнтэй чипийг яриад байгаа хаа. Тэгээд нанометр гэж ярьд юм уу? За whatever. Тэгээд Broadcom-тай хамтарч энэ чип дээр ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр Broadcom-оос нэг юм ажиллах юм бол юу гэхээр custom chip буюу яг хиймэл оюун ухааны inference work-д зориулсан ийм чипнүүдийг ерөнхийдөө үйлдвэрлэдэг байгаа байхгүй. Inference work гэдэг нь юу хэлж байгаа гэхээр нэгэнт одоо ингээд сургаад бий болгоцсон хиймэл оюун ухаанаас асуулт асуухад одоо юм асуухад хэрэглэхэд ерөнхийдөө бол орж ирдэг тооцооллын ажлыг хийлээд байгаа байхгүй. Яг тэр процесс дээр нэлээд анхаарсан тим ерөнхийдөө бол график картнуудыг ерөнхийдөө бол хийгээд байна. Тэгээ Marvell мэдээж бас энэ дээр ажиллаж байгаа гэдээ биднээс өмнө нь бол ярьж байсан. Тэгэхээр Broadcom-ийн хувьд бол тийм байгаа. Тэгээд Broadcom дээр ер нь бол зах зээл дээр байгаа хамгийн popular хагас дамжуулагчтай холбоотой дизайн гаргадаг юм компаниудын нэг байгаа. Fabless буюу өөрөөсөө бол чипээ үйлдвэрлэдэг зөв чипний дизайн гаргадаг Nvidia шиг компани байхгүй. Тэгэхээр Apple-ийн хоёр компани хамтарч байгаа гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд дээрэс нь Batkindig бас энэтэй холбоотой энэс гадна ямар мэдээлэл оруулсан бэ гэхээр Bitcoin-ийн хувьд Bitcoin ерөнхийдөө token processor руу ойртож байгаа буюу хамгийн одоо сүүлчийн 5 одоо wave буюу 5 ширхэг давалгааны өсөлтөө харах юм бол хамгийн сүүлчийн давалгаа руу орж байгаа буюу 130-аас ерөнхийдөө 150 мянга гэдэг левел рүү орж ирэх юм бол ер нь бол бид нар биткойноо зарна гэдэг ийм утгатай бас пост бичиж оруулсан байлээ. Тэгээд энэ бас сонирхолтой байсан. Тэгээд энийг бас манайхан бас анхаарахад бас илүүдэхгүй баг. Яг хятадд зориулсан арай бага үзүүлэлттэй H20 ерөнхийдөө хиймэл оюун ухааны чипийг Nvidia гаргана гэдэг бас мэдээлэл гаргасан байсан. Тэгэхээр худалдааны хоригтой холбоотой янз бүрийн асуудалтай холбоотойгоор хятадд зориулаад тусад нь өөрсдөө чип гаргана гэхээр нэгсэндээ Nvidia бас энэ макротой холбоотой улс төртэй холбоотой ийм мэдээллүүдийг бас яаж тойрох уу, эндээс яаж ерөнхийдөө бол орлогоо алдахгүй үлдэхгүй энэ гэдэг дээр бас нэлээд анхаарал ажиллаад нэгс. Тэгэхээр яг Nvidia дээр бол надад бол энэ сайн мэдээг юм шиг санагдаж байгаа. Тэгээ сүүлд бол гарсан мэдээж нөгөө хагас дамжуулагчийн Biden-ийн үед бий болгож исэн 20-ыг ерөнхийдөө бол Trump байхгүй болно гэдэг мэдээлэл мэн мэдээж Nvidia-д бас сайн мэдээлэл болж орж ирж исэн. Окей. TSM-с мэдээлэл гарсан. Тэгээ TSM-ийн 4 сарын борлуулалт маань өнгөрсөн оны 4 сартай харьцуулахад 48% өсөлттэй гарсан гэдэг ийм бас мэдээлэл гарч ирсэн. Тэгээд Meta буюу манай Facebook, Instagram-ийн толгой компани маань юу гэж ирсэн бэ гэхээр 3.5 тэрбум, 335 тэрбум хэрэглэгчтэй криптогийн stable coin буюу доллартай тэнцдэг зоосоор одоо төлбөр хийж болох юм функцийг ерөнхийдөө бол App-ын дээрээ нэмнэ гэдэг ийм мэдээллийг бас гаргасан байна. Тэгээд энэ маань бас үргэлжлүүлэн крипто дээр байгаа булш мэдээллүүдийн нэг болсон. Тэгээд улс төртэй холбоотой жоохон ховжив гэж хэлэхүүц ерөнхийдөө мэдээлэл маань юу байсан бэ гэхээр Франц хэрэглэгч Макрон UK-ийн ерөнхий сайд Starmer тэгээд Merz гэдэг нэг герман тавар шимжиг байлаа. Энэ гурав хамт сууж байгаа юм бичлэг задарсан. Тэгээд бичлэг дээр юу гараад байгаа вэ гэхээр энэ гурав кокаин хэрэглэсэн байж магадгүй гэдэг ийм хардлага ер нь бол байгаад байгаа юм байна л да. Тэгээд хэрэглэсэн ч хэрэглээгүй ч хамгийн сонирхолтой нь хүмүүс шууд нөгөө гүйсгээл энэ бичлэг бол хуурамч хиймэл оюун ухаанаар хийсэн гих мэтлэн хүмүүс ингэж сандарч хүлээж авсан нь магадгүй нэрэж инхнээс кокаин хэрэглэсэн байж магадгүй гэж бодогдлоос хүчил ам л да. Тэгээ мэдхгүй мэдээж худлаа мэдээлэлж бол үнэн мэдээлэлж бол ямар ч сэдвүүлийн бичлэгийг халтаарай. It's a long walk. I'll be back in Poland. It's through my bathroom, huh? Yeah. It's literally. We came through Germany. Yeah. And then we made it to The France. German bedroom and Yeah, we got through the border. Right. Make a photo and after that you will, will be allowed to have a drink. Yeah. Энд нэг юм цаас ч юм уу юу ч тий нэг юм байсан чинь тэрийг ингээд газ нугаад Макрон болохоор энд нэг бас салфетик ч юм уу цаас ч байсан нэг юм газ талт хийж байгаа байхгүй. Тэгээ хүмүүс яг ингээд усаар цан алчуурал зур талт хийж байгаа юм сүртэй энэ тэгээд тэгээ энийг бол яг кокаин ож магадгүй гэж яриад байгаа. Тэгээ энэ дээр Alex Jones мэдээлэл өгсөн энэ бол кокаин л гэж таараа. Кокаин биш байсан бол яагаад ингэж react хийх юм те. Тэгээд эднэр бол одоо юу гэдэг үнэхээр кокаин биш юм бол drug test хийх хэрэгтэй. Нэгсэндээ drug test-ийг одоо монголоор юу гэж ярих юм бэ? Цусны шинжилгээ өгөөд тэг үнэхээр
усанд нь хар тамхи байна уугүй юу гэдгээ шилжүүлээд харуулах хэрэгтэй. Тэрэн дээр ядаад ах юм байхгүй шүү дээ гэдэг утгатай ийм мэдээлэл бас өгсөн байлээ. Тэгээд сүүлд зах зээл дээр манайхаа нэг эмэртүүл юмнууд боллоо. Тэгээд дараагийн 7 хоногор хэдүүлээ апдейт төр болзээ. Тэгээд түр бай.